Монгол улсын хэмжээнд зохион байгуулж буй Тэмбүү улс төрийн 2 жилийн аянд Өвөрхангай аймгийн хувьд маш олон ажлуудыг санаачлан авч хэрэгжүүлж ажиллаж байна. За энэ хүрээнд бид нэр Өвөрхангай аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж 7 зорилт бүхий 43 үйл ажиллагааг төлөвлөн нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар бол хэрэгжилт 85% явж байна. За энэ аяны хүрээнд бид нар бас маш олон ажлуудыг хийсэн байгаа. За эндээс онцолж хэлбэл бид нар Тэмбүү өвчнийг эртэлрүүлэх үйлчлэгийг анхан шатны нэгжүүд дээр зохион байгуулсан. За энэ хүрээнд 15,000 гаруй хүнийг эртэлрүүлэх үйлчлэгт хамрууллаа. Ингэснээр бид нар өмнөх оноос харьцуулах юм бол яг зорилттой бүлгийн иргэдээс үйлчлэгт хамруулалт 50%-аар нэмэгдсэн зүйлтэй байж байгаа. За илрүүлэх үйлчлэгт хамруулснараа бид нар Тэмбүү өвчнийг эртэлрүүлж эмчлэх хяналтанд авах асуудал байж байгаа. За энэ хүрээнд бол бид нар 145 Тэмбүү өвчнийг эртэлрүүлж хавьтлын хамт хяналтанд авч эмчилгээнд хамруулад байж байна. За нөгөөдөөгөр бас бидний хувьд бол энэ аяны хүрээнд ард иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ажлыг өргөн далаастайгаар зохион байгуулж байгаа. За энэ дээр Дэлхийн банк нийгмийн хариуцлагын төсвийн хүрээнд манай Өвөрхангай аймагт залуу нас гэрэл дээрээ төсөл хэрэгжиж байгаа. Яг бэлгийн замаар дамжих халдварыг бууруулахын төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн үйл ажиллагаатай бид нэр Тэмбүү өвчний устгахын аяныхаа үйл ажиллагааг уялдуулж ард иргэдтэй дээрээс нь зорилт бүлгийнхэн хүмүүст яг энэ зам үйлийг өөрчлөх хэрхэн эрсдлээс өөрсдийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурвалж сурталчилгааг маш олон төрөл хэлбэр уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага, нөлөөллийн олон ажлууд дээрээс нь хэвлэл мэдээлэл сошиалуудыг ашиглаж явууллаа. Ингэснээр аймгийн нийт хүн амын 50 орчим хувийг давхарсан тоогоор мэдээлэл хүргэж ингэж ажилласан байна. За дараагийн бидний бас нэг зорилсон хийх ажил юу байсан бэ гэхээр эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчныхан энэ бэлгийн замаар дамжих халдварыг анхан шатанд онцлогоо эмчилгээг сайжруулах, чадварыг сайжруулах энэ ажлыг төлөвлөсөн. За энэ хүрээнд бид нар анхан шатныхаа нэгжийн сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн холбогдох эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг 4 удаагийн сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. За энэ зохион байгуулснараа анхан шатанд бэлгийн замаар дамжих халдварыг эртэлрүүлэх, илрүүлсэн өвчлөө яаж хавьтлыг судалж хамт эмчлэх үү, яаж хувь хүний нууцыг хамгаалах уу гэдэг чиглэлээр эмнэлгийн мэргэжилт маань чадварчиж энэ чиглэлээр бас ажиллах бүрэн боломжтой бас болж байгаа. За мөн бид нар энэ өвчлөлийн маань дийлэн хувийг бол залуучууд эзэлж идэг. Тэгэхээр энэ утгаараа бид нар бас залуу үе, өсвөр үеийнхэндээ бас чиглэсэн олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд бид нар 10 их сумынхан 5 сургуулийн 9-өөс 11-р анги бүлэг бүрээс нэг хүүхдийг нэг ангид нэг зөвлөгч гэж бэлтгэлээ. За энэ хүүхдүүд бэлтгэгдсээрээ үе тэнгийн залуучуудаа үлгэрлэн дуурайлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, энэ ухуулга нөлөөллийг хийх ийм ажлыг манай эрүүл мэндийн салбар болон боловсролын салбартай хамтарч хийж бусад үе тэнгийнхэнтэй мэдээлэл түгээх, зөв мэдээллийг түгээх ийм үедээ ажлууд маань бас бэлтгэгдээд энэ ажлууд маань эхлэн ингээд тавигдаа явж байна. За мөн манай Өвөрхангай аймгийн хувьд бол яг өсвөр үеийн залуучуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх юм төв байдаггүй. За энэ утгаараа бид нар ирээдүйн босго төвийн үйл ажиллагааг сэргээн бүсэн онцлог амжилтын төв хүүхэд гэр бүл залуучуудын газар дээр нэг ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид нар нүүбийн хүн амын сангаас 10 сая төгрөгийн төслийг авч энэ төсөл дээрхэн хүрээнд шаардлагатай техник хэрэгсэл тоног төхөөрөмж дээрээс нь үе тэнгийн сурагч нарын бэлтгэх, энд ажиллах эмч зөвлөгчийг бэлтгэсэн байгаа. За ингээд албан ёсоор бас кабинет маань үйл ажиллагаа дөнгөж эхлүүлээд үйл ажиллагаа маань эхлээ явж байна. За мөн бид нар энэ залуу нас гэрэл дээрээ төслийн хүрээнд өсвөр үе залуучуудад хандах төв маш хүрэлцээ хангалттай байна гэсэн үгнээс бид нар боловсролын салбарыг бас түшээлэн өсвөр үед зөвлөгөө өгөх юм төвийг байгуулахаар бас 10 их суманда нэг сургуулийг түшээлэн загвар өсвөр үеийн төвийг байгуулахаар явж байна. За энийг бол бид нар олон талаас төслийн талаас, орон нутгийн удирдлагын талаас, эрүүл мэндийн салбар, боловсролын салбаруудаас тал талын дэмжлэг тусламжтайгаар нэг сургуулийг түшээлсэн загвар төвийг байгуулахаар бэлтгэл ажлууд маань явж байна. Өвснийг нь элчи, өгдөөгийг нь урьдчилан сэргийлье.